Монголын хэд хэдэн сайтуудаар ламба цолмоо хоёрт гэсэн арчигтай видео мэдээ цацагджээ. Тэр мэдээг солонгосчууд хийсэн юм. 7 хоногийн хугацаатай Монголд ирэхдээ нарангийн хогийн цэг дээр хүүхдүүдийн шарх сорвин дээр лент нааж нүүр гарыг нь угааж угаад буцжээ. Тэр үеэрээ бичлэг хийж Монголын эрүүл мэндийн байгууллагын төрх энэ гэжээ. Үнэхээр Монголын эрүүл мэндийн салбар гудамжны иргэдээ хаахардаггүй юм болов уу? Им байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ хогийн цэг дээр байж байгаа ч юм уу энэ гудамжинд байж байгаа энэ хүүхдүүд чинь Улаанбаатар хотын одоо шүүх цагдаагийн байгууллага энэ төр чинь нийлээд л олж ирээд л эмчлээд л тэгээл говцсгон нарын солиол тэгээл эцэг эхт нөхлөлгээд хөрөл гараа авчиж байгаа шүү дээ. Байдал юм л байгаа шүү дээ. Арайхад нэг юм аав ээжт нь гардуулаад гिचдэг байхгүй. Тэгэхээр бол эн чинь эцэг эхийн хариуцлага гэдэг нэг юм баймаар шүү дээ. Бүгдийн л яаж энэ эрүүл мэндийн салбар цагтаа хоёр хөөцөлдөж идэг юм бэ? Тийм учраас энэ дээр нэг жаахан зөв ойлголттой байгаасай гэдэг талаас нь би бас шууд телевизийнхныхаа асуултанд одоо нэлээ хатуухан хариулт өгчөөл гэж бодож байна. Ийм ямыг бол одоо бид хатуу тэмцэнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ эрүүл мэндийн Монголын эрүүл мэндийн салбарын одоо хийж байгаа ажлыг гутаах гэсэн одоо муудах гэсэн ч юм уу. За ер нь монголчууд бол одоо ийм байна гэсэн байдлаар асуудлыг дэгдэх гэж байгаа бол энэ асуудалтай маш их хатуу тэмцэх ёстой. Би бол одоо Улс төрчид болон компани захирлууд гадаадаас эмч зөвлөгч эм тариа авчирч монголчуудаа эмчилнэ гэдгээ. Өөрөөр хэлбэл улс төрчид шоуддаг гэхэд болно. Харамсалтай нь тэдний эмч зөвлөгч нар зөвшөөрөлгүй эм тариа лицензгүй байх үе их байдаг байна. Тийм ч учраас шаардлага хангахгүй эм тариа оруулж ирж иргэдийг хорлох үе гэдгээс айдаг гэдгийг салбарын сайд ярьж байна. Энэ Монголын ард түмнийг хордуулж болохгүй үст. Жишээлх юм бол одоо ерөнхий сайдтай уулзаад тэгээд одоо надад өгсөн 100 хэдэн одоо 10 сая төгрөгний одоо имийг одоо бэлгэллээ гэл нэг том юм өгсөн. Задлаад авахгүйсэн чинь Монголд хэрэглэхийн аргагүй хугацаанд тусчихсан юм л гэсэн шүү дээ. 100 гаруй сая төгрөгийн имийг Монголд устгаад гаргасан шүү дээ. Буцааж авч гараа гэсэн. Та нар устгачих гэж юм чинь. Өнөөдөр одоо хинч орж ирээд өнөөдөр надад юу ч өгч магадгүй ийм ертөнцид Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн сайд бол хатуу бодлого гарах хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байх тогтолцоог бий болгохгүй бол гэр оронгүй, хоолны ч мөнгөгүй хэрнээ хүүхэд гаргаж гудамжинд өсвөрдөг явдал байсаар л байна. Энэ хүүхдүүдэд анхаарал хандуулж төлөвшүүлэхгүй бол хоёр орны харилцаа нийгмийн өнгө үзэмжийн сүргээр нөлөөлөхийг энэ үйл явц харуулж байна. Шууд болортой амьтайллаа.